ээжний хөдөлгүүлээд Эрдэнэ номын босгоор алхаж 9 жил суралцсан өнөөдөр төгсөлтийн баяраа хийж байгаа даваа жаргал өгчтэй 9-ийн А анги Дөлгөөн багштай 9-ийн Б ангийн сурагчдаа баярын мэндийг өргөн дэвшүүлье. Сумын 9 жилийн сургуулаа төгсөж байгаа дүүнэртээ энэ сайхан өдрийн баярт өдрийн чимээг өргөн дэвшүүлье. Шүүгсэн их өргөөний эзэн юм багштай үсэл өдөөлгсөн ирээдүйн замын их юм. Чихтэй давуугаар зүлгсэн тод хар самбар дээр чихнээ яруу шиг цагаан цэрэн дээр битсэн чимэг болгон хайрлсан Монгол гэдэг нэрийг тэжид зүрхний талдад гэгэн гэглэр сэлсэн Эрдмийн түлхүүрч багштайгаан эхэлж учирсан минь настай Эрдэнийн хайгуулж дахимда эрхэлж туусан минь золтой Өвлийн ногоон гацуур сүд модны чимэг гэж өнгөд олон амтад сүж түүний давуул гэж 2 оны солилцох дээр цагаан цагтай өвгөн хойч үеийн багчууд захиас бидийг өгдөг гэж агдаг хөдөөгийн сургуульд анх багш минь заасныг ангаж адмэж явтан адрын насаа мартаагүй би Ахмад үеийн багш нарт хийхгүй ажил гэж байгаагүй. Хөгжим баруул, дуучин, клуб очвол, жүжигчин, багт тухуу, хуулагч, байшин баруул, инженер, бүлээрсэх хүүхдүүд элж, бүлгсэн дайс шүүгч, хийдийн ламнарт аян, нийтийн соёл, уян, тэд комиссар, гөхөөд тогдоод, зэцэгдэж явснаас тэдний Хүмүүн төрлөختөн задгаа цагааны ангилгын сүмжиг тэднийг уучин бүдүүлгийн хатангээд тэмцэж явсан үе тэднийг хөнсгөл соёлыг дэлгэрүүлнэгээд шамдаж явсан үе тэднийг 2015 оны 9 сарын 1-ний өглөө аав ээжийнхэн гараас хөдлөөд сургуулийнхын алтан босхийг алхан орж Эрдмийн их аяндаа мордож байсан бол өдгөө суур боловсрлон эзэмшээд төгсөж байгаадаа маш их баяртай байна. Сурагчийн ширээнд нохоо нийлүүлэн суралцсан үеийн нөхдөдөө баяр хүргэе. Эрдэм мэдлэгийн харамгүй хайрласан эрдэмтэн багш нартаа баярлалаа. Бидний баяр дээр баяр нэмж хүрэлцэн ирсэн эрдэмтэн багш нар, эцэг эхчүүд, сумын удирдлагууд та бүхэндээ баярлалаа. Ингээд сургуулийнхаа 57 дахь төгсөлт болж нэгэн түүхийг хамт бүтээжж байгаа нийт сурагчдаа баярын мэнд хүргэе. Тэгээд биднийг үргэлж ард минь асаалттай танк шиг биднийг үргэлж дэмждэг эцэг эхчүүдтэй баярлалаа. Мөн бидний амьдралын гарааг минь зааж өгсөн эрхэм багш нартаа баярлалаа. Тэгээд нийт сурагчдаа цаашдынх нь амьдралд аз жаргал хүсье. Цаашдаа бас мундаг суралцаарай гэж хүсэж байна. Сүлжийн ховдорч хичээ дуустаа Зэхэл хорон дэш нэгэд уйтлуртаа Нэж үгэлцэн томжилүүд бүхний Иргэн дуусаж бодсон чин болов Улсны бодлоо Sugar
За сайн байцгаана уу? Энхний бяцхан шавнарын маань Эрдмийн баярын үйл ажиллагаанд баярыг нь хуваалцахаар ирсэн эрхэм хүндэт эцэг эхчүүд, үеийн найз нөхөд, ах дүү нарт нь энэ өдрийн мэндийг хүргье. За саяхан л эцэг эхийнхээ араас хөдлөн эрдэмтэн багш нараараа эрдмээ заалгаж сургамжлууд нь залууж, хөдлөөж явсан хайртай шавнартаа бүрэн дунд боловсрлоо амжилттай эзэмшин төгсөж суурь боловсролынхаа гэртийг гадан авч буй энэ баярт бүжтэн баяр хүргэж мэдчилье башин. Сурагчийн дүрмд хувцс, ууган саруул танхим, үлд мартагдах хөгжөөнд өдрүүд дурсгал болгон үлдэж өнгөрсөн олон нөхөд шаваагийн уужим сэтгэл багш нар чинь сурагч таанаараа бахархаж явдаг дурсамжл болон үлдлээ. Миний шавнад эрдэм мэдлэгээ улам баттган нэмэгдүүлж өндөр боловсролтой иргэн болж төрдөө хүчээн өгж түмэндээ үгэн өргөж яваарэ. Альва зүйл шулуун шударгыг эрхэмлэж хүнлэг нинжин сэтгэлтэй саруул ухаантай байж амьдралын их далайд хөл алдалгүй өмнөө зоригтой зорьсон зоригтой хүрэх чин хүсэл зориг ажиллаж хичээгүй зан чанарыг эрхэмлэн яваарэ. Хайр шавнарын минь алтан шар зам нь үлзийтэй байж ажилд үйс амьдралд нь алтан нар мэд мандан гэрэлтэж байхын өрөөлийг хайртай шавнартаа өргөн дэвшүүлье. Ангиан олохгүй төөрдөг байсныг чинь 10-ын дотор тоолдог байсныг чинь нэрээ бичиж чаддаггүй байсныг чинь нэгэндээ гомдоод уйлдаг байсныг чинь багш нь саяхан мэд надад санагдаж байна. Нилээн уйлахгүйгээ тэсэдсэн чинь чадсангүй. Ингээд нийт төгсөгчдөө Эрдмийн баярын мэндийг хүргэе. Хүүхдүүд минь цаашид улам их хичээж суралцаарай. Тэв дэлхийд нэрээ дуурсгасан мундаг тамирчид, соёл урлагийн мэргэжлэнгүүд, багш нар, инженерүүд гэд мундаг мэргэжтэй болоод сум орон нутагтаа эргэн эргэж ажиллахыг ёроолыг дэвшүүлье багш нь. Мөнгөн орхны баяраа тэмдэглэж байгаа нийт хүүхдүүдтэй халуун баяр хүргэж амжилт бүхний дээдийг хүсье. За би энэ үг хараад хэлж сандраад байгаа учраас миний сэтгэлд байгаа үг шиг үг. Өнөөдөр үнэхээр сайхан өдөр болж байна. Энэ сургуулиас ажил амьдралынхаа гарааг эхлээд сургуулийн алтан босгыг алхан орж байсан шавнар маань өнөөдөр 9-р ангиад төгсөж ахлах ангийн ах эгч нар болсон байгааг хараад үнэхээр бахархах сэтгэл багшин төрж байна. За миний шавнар авьяастай, сурлагтай, спортлог гэд амжилтуудаар үргэлж багшигаа баярлуулж омогшуулж ирсэн гэдгийг хэлэхэд таатай байна. За ингээд хүүхдүүдийнхээ цаашдын сурах их үйлсэд нь ариун их ололт амжилтыг хүсье. Багш нь та нартай тусалж дэмжих үргэлж бэлэн байх болно. Та нартай хайртай шүү, баярлалаа. За өнөөдөр гэрчлийн ард туурын асуулт маань хүрэлцэн ирсэн эцэгчүүд болон нийт төсөвчдөө баярын мэнд хүргэе. 20 дахь жилийн хавраа үзэж байна. Ангийн маань хувьд бол ингээд 5 дахь. Энэ хавар бол миний хувьд хамгийн сайхан сэтгэл хоногсон хавар байна гэж хэлье. Тэгээд нийт хүүхдүүдтэй цаашдын судалгаагүй мөр спортын өдрөө зөвхөн амжилтыг хүсье өрөөё. Нэг яг 3 янзын зүйл явуулаад дурсан жилийнхээ үйл ажиллагаанд орно. Оюутны зинхэр хавар дуу хамтдаа дуулцгаая.
насны өдөлөөгүй ухаа уртхан юм шиг санагдаж байсан гэрлийн хурднаар өнгөрсөн жилүүдийн энэхэн насанда та бид мартахгүй эрдэмийн сураад буцнаагээс аюут хайцээжиндээ дүүрэн баяртай эргээ тэнгидаа сохуйгээд алдаг нүдэндээ судан нулмастай сарар холдгоолгүйдэн үгүйж санаж зүтлээ дэрдэг байсан онгон зүрхний баяртай эргээ тэнгидаа сохуйгээд За бидний хүүхдүүд өнөөдөр цэцэрлэгийн хүүхдүүд биш. Одоо ерөнхий боловсролын сургуульд орсон сурагч гэсэн нэрээр өгүүлсэн хүүхдүүд гэсэн шүү. За хүүхдүүд багш нарыг танилцуулъя. Багш нарын сургууль шинээр ажилд орж байгаа Сүхбаатар өвгтэй Мөнгөн сүх гэдэг багш танай ангийг 5 жилийн хугацаанд дааж ажилланаа. Жинээ. За энэ айдам гэдэг үг. Дахиад нэг хэлээ. Айдам. Ямар мундаг юм бэ? Айдам. За, айдам гэж хэлэхэд ямар зүйл эрдэмийн сарууд ордноч мартахгүй төгсөх оюутны сэтгэлийн